Сайн бацгаана уу? Налагчуудаа хайр түгэе. Мэдчилгээ хүргэлтийн хамт олон маань энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд тохиож байгаа хайртай ээж Цэрэн долгордоо хэмээн хаяглаж өөр хүүхдүүдийн зүгээс илгээсэн гинтийн бэлгийг уламжлах гэж байна. Хамтдаа дотгошоор Ченерл хайрын эзэн болсон Ичи бурхных нь баяр дээр баяр нэмж цэцгийн баглагаар гинтийн бэлэг барьцгаая. Сайн бацгаана уу? Цэрэн долгор гэж хүн байна уу? За тантай түрүүлзээ юм ээ. Налагчуудаа хайр түгэе мэдчилгээ үргэлт маань үргэлжилсээр энэ цаг мөчид ээлжид эрхэм сайхан нэгэн буурайгаан зарим хүрэлцэн ирээд байна. Юуны өмнө таньда энэ өдрийн мэнд хүргэе. Баярлаа. Баярлаа хүүхдүүдтэй. Та надад баяр хүргэе. Баярлаа. За тэгээд эмээ минь ээ хэдэн өдөр гадаа өстө чихтэйгээ айхтар хүүтэрж ийсэн. Өнөөдрөөс бүр янзын гой дулаарч байна. Харин тийм байна. Гоё байна. Хоёрдоо сайхан дулаахан байна. За тэглгүй яах вэ? Тэгээд энэ гоё гигэн тунгалаг өдөртөө зэрэгцээд өнөөдөр бол 2 дугаар сарын 13-ны өдөр. За ямар өдөр болж байна юм бэ? Мэдгүй ингээд төрсөн өдөр тэмдэглэх таалаг хүүхдүүд гэсэн тэгээд одоо баярлж байна хүүхдүүдтэй баярлж байна. Атгацсан баярлж байна. Атгацнараа өргөн бэрүүнээс 100 хүн бие манайхан тэгээд одоо бүгдээрэнд баярлж байна. Тэгээд та бүгдтэй баярлалаа. Баярлалаа. Тэглгүй яах вэ? Тэгээд төрсөн өдрийн баяр тохиож байна. Тэгэхээр хоёулаа мэдчилгээний эхэнд эрхэм цэрэн долгор эмээг маань таньж мэддэг. Энэ бичлэгийг үзээд сууж байгаа нийт эрхэм дотны хүмүүсийн нэрийн өмнөөс нар тэнхэн хорвоод мэндэлсэн нандин сайхан өдөр төрсөн өдрийн мэнд хүргэе амэ. Баярлалаа. Ингээд ороод ирсэн чи эмээ энэ их одон медалаад өөрөө ирэхгүй. Ёстол нэг бахархам сайхан харагдаж байна. Төрийн дэд одон медалаа ингэртэй гэж зуулаад тэгээд бас бүр алдарт ихийг 1-2 дугаар одонгоо зэрэгцүүлээ зүүцэн ямар ч гоё. Та минь ер нь одоо энэ бичлэгийг үзээд сууж байгаа хүмүүстээ өөрийгөө нэг товч танилцуулах уу? Хэдэн хүүхэд төрүүлж өсгсөн айл нутгийн угуул вэ мэ маань? Өрөнгө аймгийн Бугатсамын 3 дугаар багаас ирээд одоо 4 жил болж байна. Алхахад ирээд 4 жил болж байна. Одоо тэгээд одоо 12 хүүхэд өсгсөн. Одоо тэгээд бүгдээрээ сайхан амьдарч байна. Бүгдээрээ сайхан айл гэр болоод сайхан амьдарч байгаа. Санаа сэтгэл зовх юм алга надад. Энэ сайхан өдрөө хэдэн хүүхэдтэй баяр хүргэе. Баярлсан та хүүхэдтэй баярлж байна. Баярлалаа. Эмээ энэ хэд танд юу гэж хэлсэн? Хорооноос хүү ирнэ гэж суулгацсан уу? Харин тийм хүү ирнэ гэсэн яг хамбад гэсэн мэдэхгүй л гэсэн. За тэглгүй яах вэ? Тэгэхээр таны хүүхдүүд манай бичлэгийн хамт олонтой хуйлдаад гарт маань ийм баахан гоё цэцгийн баглаа бэлэг өгөөд тэгээд нөгөө нэг гинтийн бэлэг гэдэг байдаг штэ залуучууд сурпрайз гэдэг. Тий. Тэрүүгээр очиод ээжид гоё гинтийн бэлэг бариад өгөөрэй гэсэн. Тэгээд хоёулаа ингээ энэ бэлгийг өгөхдөө бас үр хүүхдүүд нь ээжтэй хэлхийг хүссэн үг аюу их байдаг гинэ эмээ. Тэгээд өөрсдөө хэлхийг гэхээр хэдий өдөр болгон уулздаг ч гэсэндээ ээдээ хэл ам нэг л ивэлж өгдөггүй учраас ээдээ миний дөө очиод маш гоё даалгавар биелүүлээрэй гэсэн. Одоо тэгэхээр таныхаа хэдэн үр хүүхэд ач зээнараас нь хэлэх гэсэн сайхан талархлын үгийг нь хоёулаа хамтдаа сайн сонсъё. Тэгээд сэтгэл шингэсэн сайхан бэлгийг нь хоёулаа өгтөн авнаа эмээ. 10 сар биднийг хөвлөдөн тээж ангир уургаан цадтал хөхүүлээд алтан дэлхийг бидэндээ таниулсан авралын шүтэн ижимэн танда баярлалаа. Элсэн говийн ширхгийн тоогоор ээжидээ үрсэн дэндүү их хайртай шүү. Эвэлсэн сүхтэн залгилж энэ орчлонд хүн болсон учраас ээжээ та бидэндээ бурхнаас ч илүү үнэтэй шүү. Халуун хөвлөд тань бүрэлдэж хүн болсон учраас хүндлэхгүй байхын аргагүй юм аа миний ээжээ. Хамаг сайхан бүхнийг нь хүртэж хүн болсон учраас хүндлэж бишрэхгүй байхын аргагүй юм аа. Сүсэгтэн биш гэлээж үрстэн шүтдэг нэг ганцхан шүтэн байдаг юм аа миний ээжээ. Одон гаригийг бид шүтдэггүй, огторгүй тэнгэрийг ч бид шүтдэггүй, олны хилам хараал юрол алийг нь ч бид шүтдэггүй. Орчлонд харин ганцхан ижи таньган шүтэж явдаг юм шүү. Баярлалаа бидний төлөө бүхий л зүйлийг зориулж өсгөж хүмүүжүүлсэнд талархлаа ээжээ. Тандаа төрсөн өдрийн мэнд хүргэе гэд энэ гоё тэвэр дүүрэн бүлгийг хайртай үр хүүхдүүдээс нь илгээсэн байна эмээ. За тэгээ танд төрсөн өдрийн мэнд хүргээд гардуулж байна. Хүлээн авна уу?
Нарэлэг хорвот жаргах би надад ангэж бин заяа сон билээ ухаарчгүй зэгүй энэ сэтгэл Эмээ төрсөн өдөр их сайхан болж байна гэж бодлоо шүү дээ. Гинтийн бэлэг таалагдуу танд маань. Таалагдaltaгүй яах вэ? Нөхөө сайхан таалагдлаа, баярлалаа. Мен янзын гоё баярлалаа. Хүүхдүүдтэй бүгдээрэнд нь хайртай шүү. Эзэн. За тэгэлгүй яах вэ? Тэгээд хүүхдүүд нь их олон зүйлийг хэлээрэй гэсэн зарим нь бараг л мартчихуу яач юу охиноо. Тэгтээ ямар тач чин сэтгэлээсээ хайрлаж явдгийг ээдээ миний ээж эрүүл саруулал байгаараа энэ орчлонд хідэн өрсөн түүнээс илүү жаргал үгүй юм шүү гэсэн. Тэгээд тун удахгүй бас Монгол төмний минь сар шинийн баяр айлчлан ирж байна. Ээдээ ирж буй ондоо эмээ минь эрүүл саруул байгаараа эх жилийн төрсөн өдрөөр айгуул дахиад ороод ирэх байхаа. Тэр хүртэл сайхан эрүүлийн их суугаараа эмээ. Одоо энэ бичлэгнийхэн төгсгөлд үзээд сууж байгаа нийт таньдаг дотны хүмүүстэй гоё хоёлаа мэнчилгээ дэвшүүлгүү сар шинийн. Бүгдээрээ эрүүл саруул ажил үйлсэн бүтэмжтэй сайхан л явах эрүүл юунаас эрүүл байгаасай. Төрн төсөн төмөн амгалан байгаасай. Тэгээ болоод одоо юм болохгүй нэ. За тэр сайхан эрүүл бат сайхан орших болдог бай. Тэгээд тандаа төрсөн өдрийн мэндийг хүргээд энэ удаагийнхаа дугаарыг хоёулаа жаргаая. Сайхан баярлаарай. Сайхан баярлалаа. би ээжийнхээ нууж унахсан нулимсанд нуугдаж ургасан цэцэг юм би ээжийнхээ сарвчилж харсан